дамжуулан бичигдсэн байдаг. Лук ном манай эртний 60-аас 63 оны үед бас бичигдсэн баг. Лук ном. Марк ном манай эртний 55 онд бичигдсэн баг. Манай эртний 55 онд шүү. Иохан ном нь сүүлд буюу те манай эртний 80-аас 95 оны үед бичигдсэн ийм ном баг. Тэгэд ийм дөрвөн өөр хүнээр дамжуулж бичигдэхдээ яг нэг зүйлийн талаар бичиж байгаа гэсэн. Өөр өнцгүүдээс хараад бичиж байгаа гэсэн. Тэгэхээр бидний үзээд байгаа энэ Марк гэдэг ном бол ер нь Есүс Христ бол яг зарцын дүрээр энэ дэлхий дээр ирсэн юм аа. Мөн тэр сүнснүүдийг захирдаг эзэн юм аа гэдэг зүйлийг өшөө илүү илэрхийлсэн баг. Ер нь бол сүнснүүдийг захирдаг. Бид Есүс Христийг таньж мэдхээс өмнө сүнс гэдэг зүйлийг сонсохоор жоохон аимшигтай сонсогддог байсан уу тий? Жоохон бие харзаагаал тий? Жоохон амар санагдаал нэг ийм мэдрэмж төрдөг байсан баг. Харин бид нар Бурхныг таньж мэдснээрээ сүнс бол хүний бас хамгийн гол зүйл юм байна гэдэг зүйлийг бас олж мэддэг байгаа бид нар тийм үү? Тийм учраас магадгүй бид нар сүнстэй маш ойрхон болсон баг. Таны хажуу сүнстэй хүн байна уу? Маш ойрхон болсон тийм. Энийг басна бид нар сүнсийг таньдаг болсон гэсэн. Амен. Тэр зүйлээр шалтгаалаад магадгүй бидний амьдралд маш гайхалтай олон өөрчлөлтүүд ирдэг байхаа гэж би хувьдаа бас итгэдэг байгаа. Библи бас тийм чиглүүлгийг биднэртээс өгдөг байна. Амен. За тэгээд өнөөдрийн үг рүү оръё. Марк номын 1-р бүлгийн 29 дээр юу гэж хэлсэн бэ гэхээр синагогоос гарч ирсэн даруйда тэд Яаков, Иохан нарын хамт Симон, Андрей хоёрын гэрт очив гэсэн баг. Синагогоос гарч ирсэн даруйда. Тэг өнгөрсөн 7 хоногт би та бүхэнтэй хуваалцчихсан те. Синагогт Есүс орж сургаал зааж ирсэн баг. Тэг энэ синагог болохоор Капернаум гэдэг хотод байсан. Энэ Капернаум гэдэг хотод Есүс бол ер нь маш олон гайхамшиг хийсэн байдаг. Энэ бол Галил нуурын эрг хавар байдаг ийм хот байгаа. Ер нь бол маш үржил шимтэй газартай ийм хот байсан ер нь. Тэгээ энэ хотод Есүс Христ ер нь бол өөрийнхөө удирдлагынхаа төвийг ер нь бол бий болгосон байдаг. Энэ синагог гэдэг энэ зүйл бол одоо бидний зөвөр яг маш энгийнээр ойлгохоор зүйл бол энэ бол тийм удирдлагын институт баг. Ер нь бол удирдлагын институт. Ер нь бол сургууль гэдэг ч юм уу тийм зүйл байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ синагогт ороод Есүс Христ сургаал айлтсан байдаг. Тэгэхээр тэр сургаалыг сонссон хүмүүс маш ихээр гайхсан баг. Ер нь бол Есүсийн сургаалыг сонсоод гайхсан байдаг тий. Бид нар өнгөрсөн 7 хоног сонссон баг. Тэгээд тэр гайхсан шалтгаан нь юу байсан бэ гэхээр Есүс эрх мэдэлтэй нэгэн байсан учраас тэнд сууж исэн хүмүүс Есүсийн сургаалыг сонсоод гайхсан баг. Харин тэнд цугларсан хүмүүс ямар үйл ажиллагаа явуулдаг байсан бэ гэхээр хуулийн багш нар ирээд тэнд сургаал айлддаг байсан. Тэр маш олон жилийн туршид тийм хэв маягаар явж ирсэн гэсэн. Харин Есүс Христийн тэр газар заасан сургаал нь хуулийн багш нараас хав илүү байсан баг. Тэгээ тэр зүйлийг сонсохдоо хүмүүс гайхсан баг. Есүс Христийн сургаалыг сонсоод. За тэгээд энэ синагогоос Есүс Христ гарах үед маш олон хүмүүс Есүс Христийг дагсан баг. Маш олон хүмүүс түүний сургаалыг сонсоод дагсан баг. Ер нь бол маш олон хүмүүс. Тэгэхээр өнөөдөр хүмүүс яг ямар тохиолдолд хэн нэгнийг дагдаг вэ? Та юу гэж бодож байна? Өөрөөс нь илүү хүчтэй нэгнийг харахтаа хүмүүс дагдаг тий. Өөрөөс нь илүү хүчтэй нэгнийг дагдаг. Эсвэл өөрт нь хэрэгцээтэй байгаа зүйлээр ханхах үед дагдаг. Тийм үү? Эсвэл өөрийнх нь хизээж төсөөлж байгаагүй зүйлийг тэр хүмүүст харуулах үед дагдаг байна. Ер нь бол. Гэхдээ хүмүүс бол ер нь хэр баргийн бас нэг энэ тэнд хамаагүй юм дагаад яваад байдаг тийм зүйлс бол биш байгаа. Ер нь бол өөрсдийн гэсэн бодолтой, өөрсдийн гэсэн сурж мэдсэн зүйлтэй, өөрсдийн гэсэн чадвартай, өөрсдийн гэсэн эзэмшсэн зүйлтэй байдаг байгаа. Ер нь бол. Харин энэ мөчид яасан бэхээр Есүс Христийг маш олон хүмүүс дагсан баг. Маш олон хүмүүс дагсан баг. Тэгэхээр тэр газар Есүс Христ эрх мэдэлтэй нэгний хувьд зааж байсан баг. Өнгөрсөн сургаал дээр би бас та нарт хуваалцчихсан тийм. Есүс Христ маш олон хүмүүст нөлөөлсөн гэж. Нэг баснда саяны таавгдын хэлж байгаа шиг өөрөөс нь илүү хүчтэй байгааг харсан байгаа нэг баснд. Хүмүүс ард түмэн гэсэн үг тийм ард түмэн. Тэгээд Есүс Христийг дагсан баг. Тэгэхээр энэ синагог дотор юу болсон бэ гэхээр
Энэ синагог дотор юу болсон бэ гэхээр маш олон зүйлс болсон баг. Есүс Христ энэ газар олон зүйлийг тунхагласан баг. Ер нь бол. За нэгдүгürt бол мэдээж Есүс Христ тэр синагог дотор сургаал айлцсан баг. Таахан сургаалыг ямар нэгэн сургаал сонсохдоо хүмүүс аль болох зөв чиг рүү одоо удирддаг байгаа шүү дээ, тий? Сургаал, номлол сонсохдоо. Тэгээ тийм зүйл заасан баг. Дараа нь Есүс Христ тэр газар үнэхээр тунхаглалыг бий болгосон баг. Тунхагийг хийсэн гэсэн. Тунхаг. Библиэлдээс гаргаж ирсэн зүйлүүдийг хуваалцаж чинь та нарт. Мөн Есүс Христ тэр газар яасан бэ гэхээр чөтгөрүүдийг илчилсэн баг. Чөтгөрүүдийг илчилсэн. А мөн тэр газар юу болсон бэ гэхээр Есүс Христ хаанчлалын сайн мэдээг тунхагласан баг. Хаанчлалын сайн мэдээ гэсэн. Мөн тэр газар юу болсон бэхээр үнэхээр мэрэгэн ухааныг бас тунхагласан баг. Мэрэгэн ухаан. А мөн тэр синагогт юу болсон бэ гэхээр Есүс Христээс гайхалтай үйлс гарч ирсэн баг. Гайхалтай үйлс. Тэгэхээр синагогт сургаал заадаг байсан хуулийн багш нараас илүү маш олон зүйл тэр газар болсон гэсэн. Ер нь бол. А тэрний магадгүй нэг жишээ нь Есүс Христээс үйлс байсан учраас хүмүүс дагсан байж бас болох юм. Үйлстэй байсан учраас. Тэр газар хэн сургаал заадаг байсан бэхээр хуулийн багш нар заадаг байсан баг шүү дээ. Хуулийн багш нарыг бид нар Библиэлдээс харах юм бол тэд нар бол маш их ачааг хүмүүст өгчөөд тэгээ өөрөөсөө тэрийг үйлддэггүй хүмүүсээ гэдэг зүйлийг бид нараас гаргаж ирж хуваалцсан байгаа тийм. Нэг усандаа яг ярьсан шиг амьдрдаггүй тийм хүмүүс гэсэн. А Есүс Христийн хувьд бол яг ярьсан шиг үйлдэжсэн гэсэн. Тийм учраас Есүс Христийг маш олон хүмүүс дагсан баг. Амен. Өнөөдөр ч гэсэн сүм чуулганд хүмүүс ирээд Есүс Христийн тухай сонсоод энэ тэнд явж байхдаа Есүс Христийн сайн мэдээг сонсоод бас Библиэс уншаад Есүс Христийн тухай ойлгоод мянгаараа түүнийг хүмүүс дагж байгаа. Яагаад гэвэл тэр энэ дэлхийгээс илүү учраас. Энэ дэлхийгээс илүү учраас түүнийг дагж байгаа гэсэн. Магадгүй түүнийг дагсан хүмүүсийн нэг хэсэг нь өнөөдөр бид бүхэн байгаа. Дагсан үе бид нар итгэл найдвараа өгж байгаа гэсэн үг шүү дээ. Ер нь бол тийм. Ер нь бол би итгэл найдвараа өгөх үед миний итгэл найдварыг алдахгүй байна гэсэн ойлголт гэсэн үг байхгүй. Гэхдээ бид нар бол маш том зөрөгтэй байгаа. Бурхантай тэгж харилцдаг. Харин Бурхан өнөөдөр бид нарыг хайрлаж байгаа учраас ер нь бол нэгүсдэг баг. Биднэрд илчлэгдэж болох хамгийн боломж тайлбараар тэр энэ дэлхий дээр хүний дүрээр ирсэн баг. Ер нь бол хүн төрлөختөнд илчлэгдэж болох хамгийн одоо тий боломжит хөлбөр. Тэр хүний дүрээр ирээд энэ газар сургаал номлол айлдах үед маш олон хүмүүс түүнийг дагж аваа гэж байна. За тэгээд энэ үед яасан бэхээр тийм зүйлс болсон учраас хүмүүс Есүсийг дагсан баг. За тэгээд эндээс гараад Симон Андре хоёрын гэрт очисон. Гэрт очисон баг. Нэг ёсондоо бид Есүс Христийг таньж мэдэх үед биднэр дамжуулаад Есүс Христ бидний гэрт ирдэг гэсэн. Амен. Бид нар Бурхныг гэртээ аваачих өрөөлөв. Тэ? Биднэр дамжуулаад маш олон өрөөлөд урсч эхэлж байгаа гэсэн үг. Миний хувьд гэх юм бол анх манай гэр бүл энэ Есүс Христ гэдэг ойлголт ерөөсөө байгаагүй. Яг бол монголчууд бид нар угаасаа одоо өөр ёс заншлаар өсөж хөгжсөн ийм хүмүүс байгаа байхгүй ер нь тий. Бурхнаас хол байсан гэсэн. Харин ээж минь анх Христийг таньж мэдснээрээ дамжуулаад манай гэр бүлд Есүс Христ орж ирэх үүд хаалга нэгдсэн баг. Есүс Христ орж ирэх үүд хаалга нэгдсэн гэсэн. Тэгээ ээжээр нь дамжуулаад биднэрт сайн мэдээ хүрсэн. Тэгээд миний хувьд итгэсэн баг. Тэгэд ээж битээрээр дамжуулаад манай гэр бүлийн бусад хүмүүст хүрсэн гэсэн. Манай дүүнэр, манай эхнэр, манай ах, тэ манай одоо юу гэдэг нь тэ эхнэрийн ах トゥ хамаатан садан одоо юу гэдэг нь тэ бэр гэдэг ч юм уу тэ. Ингээ маш олон хүмүүст Есүс Христ хүрэх боломж нь нэгдсэн гэсэн. Амен. Тэгэхээр өнөөдөр танаар дамжуулаад танаа гэрт эзэн Есүс Христ ирж байгаа юу? Танаар дамжуул эзэн Есүс Христ ирж байгаа юу? Яг өчтөр
Ахтайгаа бас тодорхой хэмжээний цаг өнгөрөөлөл дээ би бас ах минь уцтаад хоол хийчлээ ирж хоол идэгээд. Тэгээд яг хад бас нэг гэрээсээ хоол байгаа юм чинь маш их баяр хүртэгээр яваад очлоо. Тэгээд ах минь сайхан банштай цай хийж өгсөн. Тэгээд бид тэр хамт залбирж явах үед эзэн надад нэг зүйлийг сануулсан. Тэр зүйл юу гэхээр 14 жилийн өмнө би яг эзнийг таньж мэдсэн байдаг. Тэгээ 14 жилийн өмнө би яг ээжтэйгээ хамт Сууны юу гэдэг лээ? Парам гэдэг юу гэдэг лээ? Парам билүү? Паран гэдэг хотод тэр хотод нэг юм уулын мохорд бас нэг тухайд ажил хийдэг байсан байхгүй ээжтэйгээ хамт би. Тэгээд тэр үед би ингээд орой кантинаар суугаад ээжтэйгээ хамт гэр бүлүүдийнхээ төлөө залбирж яснаа сансан. Юу гэж залбирсан бэ гэхээр эзэн минь ээ та манай гэр бүлд те өөрийнхөө хаанчлыг тарж өгөөч ээ. Одоо те дүүнер дээр минь хүрээж, ахт минь хүрээж, аавд минь хүрээж, бидний ах トゥ хамаатан саданд хүрээж те тэр үед ерөөсөө манай гэр бүл ээж битэрл итгэж байсан баг. Тэгээ өнөөдөр 14 жилийн дараа эргээд харсан чинь бүгдээрээ ирчихжээ. Яг тэр зүйлийг сануулсан гэсэн. Ирцэн гэдэг нь юу гэхээр бидний амьдралд өөрчлөлт гарч байгаа гэсэн үг. Есүс Христээр хүн ирнэ гэдэг ямар ойлголт явж байгаа вэ гэхээр тэр хүний амьдрал гайхамшигтай өөрчлөлт ирсэн гэсэн. Нөгөө нэг хүмүүсийн сонсоогүй байсан сургаалыг сонсоод хүмүүс дагсан байгаа шүү дээ. Ер нь бол тий. Яг түүнтэй адилхан бидний мэдгүй байсан амьдрал бидний амьдралд ирсэн гэсэн. Хөгжинд ивдсэн гэсэн. Амен. Тэгээ энэ зүйлийг харахтаа би бурхан талархсан. Өнөөдөр би 14 жил магадгүй эзэн миний амьдралд нэг ахтар юм хийхгүй байгаад байгаа юм шиг мэдрэмж төрж ирсэн үе хаяа байдаг байсан. Тэгээ ингээд харсан чинь ямар том ажил хийсэн бэ гэдэг зүйлийг эзэнийг хараад талархсан баг. Тэгэхээр энэ зүйлээр дамжуулаад юу гэж хэлэх гээд байна гэхээр та эзнийг дагсан. Тэгээ танаар дамжуулаад таны гэр бүлд эзний гайхамшигтай сургаал орж ирэх болно. Тэр сургаалаар дамжуулна өөрчлөлт ирэх болно. Харин та тууштай бөгөөд зоригтой байх. Тэгэхээр энэ 14 жилийн туршид бас нэлээд юм болсон л байж таарна шүү дээ, тийм үст. Эзэнд гомдолж байсан үеийг бол байсан л байгаа. Эзнийг буруутгах гэсэн үеийг бол байсан л байгаа. Тэгэхээр эзэн Есүс Христ бидний гэрт ирнэ гэдэг ямар өрөөл вэ? Түүгээр дамжуулж бид нар шин сургаалыг сонсдог юм. Амен. Тэгэхээр яг үүнтэй адилхан Симон Андрей хоёрын гэрт Есүс Христ очисон баг. Тэр яг үүнтэй адилхан бидний гэр бүл бас ирж байгаа гэсэн. Тэгэд энэ ирэх үедээ яасан бэ гэхээр Есүс Христ зүгээр байгаагүй. Тэдний гэрт очиход Симоны хадам ихтэй халуунтай хөвтөж байсан. Халуураад хөвтөжсэн гэсэн. Тэгэхээр хүн халуурах үед ямар онш илэрдэг вүлээ? Ер нь бол эрүүл сэтгэж чадахгүй болж эхэлнэ, тийм үү? Эрүүл сэтгэж чадахгүй болж эхэлнэ. Бас эрх чөлөөтэй байж чадахгүй болж таарна. Тийм үү? Бас өвчнөд бариулна. Халуурж байгаа учраас тийм би өөрийгөө эрх чөлөөтэй байлгаж чадахгүй шүү дээ. Тийм зүйлд орсон байсан гэсэн үг ер нь бол. Тэгэхээр тэр хүний амьдралд баяр хөөр байгаа юу? Байхгүй шүү дээ. Тийм үст. Яаж байх юм бэ? Тийм үст. Харин Есүс Христ тэр үед очоод Симоны хадам ихийнхэн гарнаас барих үед юу болсон бэлээ? Итгэрэл болсон. Халуун буусан. Халуун буусан гэсэн. Тэгэхээр өнөөдөр бидний гэр бүлд ч ихсэн эзнэр дамжуулан халуун буудаг юм аа. Өнөөдөр бидний зүрх сэтгэл ч ихсэн эзнэр дамжуулан халуун буудаг юм аа. Амен. Магадгүй бидний эргэн тойронд эрх чөлөөгөө бариулсан ямарваа зүйлд одоо тий өөрийнхөө эрх чөлөөг эзэмдүүлсэн хүмүүс бас байж болох юм. Магадгүй би өөрөө зүрх сэтгэл дотрооч бас тийм байж болох юм. Эзэн хэлж байгаа шүү дээ. Эхлээд өөрөө. Тэгээ чамаар дамжуул би ажиллах болно гэсэн баг. Тэгээ сонсох чигтээ нэг нь сонсохд. Тэгэхээр бидний зүрх сэтгэл тэр нэгэн халуун тэр одоо эрх чөлөөгүй амьдрал бас явж байгаа юм биш үсттэй. Харин энэ зүйлийг бүгдээр эзнэр эдгээцгээе яах вэ? Эзнэр эдгээцгээе. Тэгэхээр Симон Андрей хоёр бол Есүс Христийг
40 хоногийн туршид цөлөөр яваад сатанд сорогдоод тэгээд ариун сүнсний хамт сатаныг даван тулаад гарч ирээд гимшиг тун, сайн мэдээнд итгэх тун гэдэг зүйлийг сонсоод түүнийг дагсан дагалдагч нар баг. Симон, Андре хоёр. Есүс Христ юу гэж тунхалдаг вүлээ? Гимшиг тун, сайн мэдээнд итгэх тун. Тэр сайн мэдээ нь бол Есүс Христ би өөрөө юм а гэж хэлсэн баг. Энэ зүйлийг сонсоод итгэсэн Симон, Андре хоёрын гэрт Есүс очиж гайхамшигтай зүйлийг тэнд хийж гинэ гэсэн. Тэгэхээр өнөөдөр биднээр дамжуулан эзэн гайхамшигыг хийх боломжтой юм шүү. Бүгдээрээ эзний ажилд нээлттэй байцгаая. Бид өөрийн оюун бодолдоо баригдсан байгаа юм биш үсттэй. Яг тэгвэл бид нар өөрсдөө бол хязгаарлагдмал нэг юм аа. Өнөөдөр бид нар энэ заалан дотор байгаа зүйлийг л харж байгаа нэг нь. Харин Бурхан энэ дэлхий дээр болж байгаа бүх зүйлийг харж чадах тийм нэг юм шүү. Амен. Энэ сургаалыг Симон, Андре нар хүлээн зөвшөөрөөд дагсан гэсэн. Мөн синагогт сонссон маш олон хүмүүс сонсоод дагсан гэсэн. Амен. За ингээд цаашаа явсан байгаа Есүс Христ. Тэгээ энэ болохоор юу болж байгаа гэхээр бид нар яг өмнөх зүйл дээр нь Есүс Христ муу сүнстэй нэг илчилсэн байгаа. Тэгээ муу сүнс Есүс Христийг тэр болол Бурхан ариун нэг юм а гэдгийг бас амаараа хэлсэн байдаг. Амаараа хэлсэн байдаг. Тэгээ энэ болохоор яг өглөө болж байгаа үйл явдал. Одоо энэ болж байгаа зүйл болохоор өдөөс хойш болж байгаа юм үйл явдал байгаад байна. Ер нь бол нэг өдрийн дотор эзэн олон гайхамшиг хийж гинэ гэсэн үг. Ер нь бол. За тэгээ цаашаа харах юм бол бүгдээрээ 32 дээрээс харъя. За энэ зүйлээс өмнө юу болсон бэ гэхээр Симоны хадам их халууна буулгаад босч ирээд эзэнд үйлчилсэн баг. Тэнд байгаа эзний хүмүүст үйлчилж эхэлсэн баг гэсэн. Нэг өсөндөө бид нар эзнийг таньж мэдэх үед одоо энэ сууж байгаа зогсож байгаа Магдалины багийнхан орж ирэхэд үүдэн зогсож байгаа Угтан авахын багийнхан ч гэдэм үү те. Эсвэл үгдийн 7 хоногийн дундуур явж байгаа эсийн бүлгийн үйл ажиллагаанууд ч гэдэм. Биднэрт байгаа бүх боломжит зүйлээрээ бид нар Бурханд үйлчилдэг байгаа. Ер нь бол. Энэ юу гэхээр бид нар нэг усандаа эзэнт талархсан сэтгэлээ илэрхийлж байгаа нэг хэлбэр байгаа гэсэн. Тэгэхээр яг энэ цаг мөчид гэсэн Симоны хадам их үнэхээр тэр нөгөө нэг эрх чөлөөгөө байсан зүйлээс чөлөөлөгдөх үед тэр хүн баяр хөөр төрсөн байж таараа тийм үү? Баяр хөөр төрсөн байж таараа. Тэгээд түүнийхээ илэрхийлэл болгож тэнд байгаа хүмүүст үйлчилж эхэлсэн байна. Үйлчилсэн байгаа гэсэн. Тэгэхээр энэ бидний хамгийн түрүүн хийж чадах зүйл бол ерөөсөө үйлчлэл байдаг ер нь эзэнт. Бурхныг таньж мэдэх үед бүх зүрх сэтгэлээ бид нар түүний өргөөнд, түүний хаанчлалын төлөө үйлчлэхэд бас зориулдаг байна. Тэр байтугай ам амьдралаа золиослоод явж байгаа мянган хүмүүс энэ дэлхий дээр байгаа гэсэн үг. Тэгэхээр гайхалтай баяр хөөр бидний гэр бүлд болно. Энд байгаа түүний дагалдагч нарын гэр бүлд орж ирж байгаа ийм үйл явдал болж байгаа гэсэн үг. За тэгээ цаашаа харах юм бол энд тест жинхэнэ гайхамшиг болж байгаа гэсэн. Бүгдээрээ 32-оос харъя. Тэр орой нар жаргах үеэр тэд өвчтөе ба чөтгөр шүглсэн олон хүнийг түүн дээр авчирсан баг ер нь бол. Энд дээр юу гэж байна? Өвчтөе болон чөтгөрт эзэмдүүлсэн гэж байна. Өвчтөе болон чөтгөрт эзэмдүүлсэн. Өвчтөе ба чөтгөрт эзэмдүүлсэн тийм хүмүүс гэж ирсэн баг. Тэгэхээр ер нь яг энэ өвчтөе хүмүүс нь ямар хүмүүс байсан бэ гэдгийг Библиэлээс бас харлаа л да ер нь бол. Библиэлээс яг өвчтөе хүмүүс ямар хүмүүс байсан бэ гэж. За мэдээж өвчтөе хүн байсан баг. Тэнд бол зовж шаналсан хүмүүс байсан баг. Зовж шаналсан. Тэнд унаж татдаг өвчтөе хүмүүс байсан баг. Унаж татдаг өвчтөе. Тэнд саа өвчтөе хүмүүс байсан баг. Энэ бол яг Есүс Христээр бодитоор ирж байгаа үйл явц шүү дээ. Ер нь бол тий. Мөн бүх төрлийн өвчин эмгэг байсан баг. Бүх төрлийн өвчин эмгэг. Мөн алив төрлийн өвчин эмгэг байсан баг.
бүх төрөл, алив төрөл бас арай өөр тий. За мөн доглон дахир дутуу хүмүүс байсан. Доглон дахир дутуу. Мөн өвдөж, шаналж зовсон хүмүүс байсан. Нэг үсэндээ ийм өвчтөе хүмүүсийг Есүс Христээр авчирч ирсэн гэсэн. Тэнд одоо Есүс Христийн сургаалыг сонсоод дагж байгаа хүмүүс. Тэгэхээр энэ зүйлийг ингээд харах юм бол ер нь одоо ч шинжлэх ухаан бараг шийдэж чадахгүй тийм одоо аюултай өвчнөд байгаа байхгүй. Одоо ч тэр үед бол мэдээ шинжлэх ухаан тий нэг ах тэр хөгжиж чадаагүй байсан байж болох юм. Өнөөдөр ч гэсэн шинжлэх ухаан яг тий хөгжсөн энэ 90 үед яг эдгээр өвчнүүдийн талаар бас тодорхой оншийг тий тодорхой яг гаргалгааг тодорхой зүйлийг хүн төрлөختөнд бас гаргаж ирж чадаагүй л байна. Тийм үү? За цаашаа харах юм бол чөтгөрд шүглсэн хүмүүсийг авчирсан баг. Чөтгөр хоёр өөр юм байгаа шүү дээ. Өвчтөө чөтгөр шүглсэн хүмүүс. За тэр хүмүүс нь ямар хүмүүс байсан бэ гэхээр хэрцгий догшин хүмүүс байсан. Хэрцгий догшин. Мөн чөтгөрд эзэмдүүлсэн хүмүүс байгаа. Чөтгөрийн талаар нэг тодорхой хэмжээний ойлголт байгаа даа тийм үү? Нэг юм төсөөлөл тий. Мөн чөтгөрд эзэмдүүлээд тийм сохорсон хүмүүс байгаа. Чөтгөрд эзэмдүүлсэн тэгээ нүдэн сохор тийм хүмүүс байгаа. Мөн галд унд татдаг тийм өвчтөе нэг өснө тийм чөтгөрд эзэмдүүлсэн хүмүүс. Ийм одоо чөтгөрд эзэмдүүлсэн хүмүүс байгаад байгаа байхгүй. Ер нь бол. Тэгэхээр энэ зүйлийг бас бид нар бас ингээд шинжлэх ухаанаар бас гаргаж ирэх ямарч боломжгүй. Тийм зүйлүүд болж байгаа гэсэн үг. Тэгэхээр ер нь яг энэ Есүс Христийн амьдарч исэн энэ дэлхий дээр 33 жил амьдрах яг энэ мөчид бол яг ийм асуудлууд маш их байсан. Нэг өсөндөө чөтгөрийн талаарх асуудлууд, өвчтөе хүмүүсийн талаарх асуудлууд маш ихээр тэр үед одоо ийм дэлгэрсэн, одоо элбэг тохиолддог тийм үе байсан гэсэн үг. Ер нь бол Библиэл дээрээс харах юм бол ер нь ийм яг ийм тохиолдол 3 үед байдаг. Хамгийн ихэнд Мосегийн үед бол яг ийм тохиолдлууд бол маш өндөр байсан. Мосегийн үед. Дараа нь Илиягийн үед яг энэ тохиолдол маш өндөр байсан. Түүний дараа яг бидний эзэн Есүс Христийн амьдарч байх энэ үед яг энэ өвчтөе буюу чөтгөрд эзэмдүүлсэн хүмүүс элбэг ийм тохиолдол байсан баг. Тэгэхээр эндээс харах юм бол Есүс Христ 100 хүмүүсийг эдгээсэн баг. Ер нь бол. Харин өнөөдөр биднэрт одоо тий таниулахын тулд биднэрт одоо мэдүүлэхийн тулд одоо тий хэсгэн хүмүүсийг сонгож авч Библиэл дээр буулгасан гэсэн. Ер нь бол. Яг үнэндээ бол тэр газар эзэн Есүс Христ маш завгүй байсан байгаа шүү дээ. Үдээс өмнө тийм үйлчлэл хийчихэд үдээс хойш тий энэ орой бүрий болохоос өмнө гэж байгаа шүү дээ. Ер нь бол тий. Тэгэхээр маш завгүй ажиллаж ирсэн гэсэн. Ер нь бол. Ер нь бол Есүс Христ амралт байгаагүй гэж байгаа. Тэгээ өнөөдрийн пастор удирдагч нарт бол амралт бол байгаа. Тэгэхээр яг хуу завсаргүй ажиллаж байгаа учраас тэр газар бол маш олон эдгэрлийг хийж байгаа гэсэн үг байна. Ер нь бол. Тэгэхээр яг ийм онцгой цаг үед эзэн энэ дэлхий дээр ирсэн байсан гэсэн. Тэгээд тэр өөрийнхөө гайхамшигыг түүнийг дагаж байгаа хүмүүст тэгээд тэнд байгаа ойр орчинд тэгээ өнөөдөр биднэрт зориулан өөрийгөө би бурхан муу юм ба гэдгийг илчлэхийн тулд ийм гайхамшигтай зүйлийг хийсэн баг. Ер нь бол гайхамшигтай зүйлийг хийсэн гэсэн. Тэгэхээр энэ зүйл нь магадгүй те одоо 2000 жилийн тэртет болсон зүйл өнөөдөр биднэрт ямар хамаа байна гэж бид нар бодож иж болох юм. Ер нь биш 2000 жилийн өмнө болсон шүү дээ энэ чинь. Тэр үед чинь шинжлэх ухаан хөгжөөгүй байсан юм чи аргагүй шүү дээ гэж бодож иж болох юм. Тэгэхээр өнөөдөр энэ дэлхий дээр хамгийн элбэг тохиолдож байгаа хэдэн зүйлсийг би бас дурдъя гэж бодож. Хүн төрлөختний амьдралд хамгийн элбэг өнөөдөр ч яг бидний дотор баг. Бидний эргэн тойронд баг. Бидний гэр бүлд баг. Миний дэргэд баг. Хэдэн тохиолдлууд баг. За энэ бол бардам зам. Тийм үү те? Бардам зам бол хүнийг үнэхээр ялангуяа бурхныг таньж мэдхэд бол энэ маш том саад бэрхшээл болж байгаа. Ер нь бол бардам зам.
Мөн өөрийгөө хуурах байдал. Маш их хүмүүс өөрийгөө хуурж байгаа. Ер нь хуурж амьдарч байгаа гэсэн. Ер нь өөрийгөө хуурж амьж. Мөн буруу зуршлууд. Бидний амьдралд ямар ч хэрэггүй буруу зуршлуудыг бид нар хийж зуршсан байдаг. Тэг хийгээд зурссан учраас тэрийг хийхгүй бол миний амьдрал жоох утгагүй ч юм шиг санагдаад байгаа гэсэн. Ер нь тэгтээ утга учиртай амьдрал бол байдаг баг. Амен. Мөн атаархал. Мөн үл уучлал. Мөн сэтгэл готрол гэдэг ийм зүйл байна. Сэтгэл готрол. Итгэлгүй байдал тийм. Үнэхээр сэтгэл готрол. Мөн тууштай бус байдал. Ямарваа зүйлдээ тууштай байж чаддаггүй гэсэн. Ер нь бол. Тэгээ тэр зүйлээсээ болоод амжилт гаргаж чаддаггүй байна. Ер нь бол тийм. Мөн цаашаа харах юм бол зориггүй амьдрал. Өнөөдрөөр амьдарч байгаа гэсэн. Ер нь бол тийм. Ирээдүйн холоо харж чадахгүй байна. Мөн бусдыг шөөмжлөх. Архинд согтуурах. Тэгээ энэ зүйл бол одоо манай Монголд бол үнэхээр газар авсан байгаа шүү. Маш олон залуучууд архины хамааралтай байна. Бүр тэр байтугай цагаан захтангууд хүртэл архины хамааралтай байна гэдэг юм судалгаа гарсан байна. Залуучууд ялангуяа харахад ингээ сайхан цэвэрхэн залуу. Тэг хинч тэр хүнийг тэгж хэлэхгүй. Гэхдээ тэр хүний амьдрал та бодолтой 7 хоногт л ийм зүйлийг хэрэглэхгүйгээр амьдрч чадахгүй болцсон байна шүү дээ. Хүмүүс. Тэгээ ийм зүйл хэрэглэхгүйгээр 7 хоног өнгөрөхдөө баярлдаг. Тэрүүгээр одоо бахархдаг гэсэн үг ер нь бол тий. Юу вэ? Биш 7 хондсон биш тий. Би мөн үү гэл. Ийм зүйл өнөөдөр энэ дэлхий дээр байна. Тэгээ ялангуяа таны хайртай эх оронд тэгээ таны хайртай найз нөхдийн дунд таны хайртай гэр бүлд бүр хатуу ярих юм бол өнөөдөр тэгээ Монголын өрх тэгээ гэр бүл ямарваа нэгэн архины хамааралтай амьдарж байгаа ийм нийгэм өнөөдөр биднийг ийм нийгэмд бид нар амьдарч шít. Ер нь бол тэр энэ зүйл нэг тийм таата зүйл биш үсттэй ах төнөрэ. Тэгээ өнөөдөр бидний амьдралыг аль болох уруутуулдаг, урууданд оройтуулдаг. Ялангуяа энэ арх гэдэг зүйл бол хүний оюун ухааныг иддэг зүйл байгаа шүү дээ. Ер нь. Тэгээ тэр хүнийг үнэхээр эрүүлэр сэтгэж чадах боломжгүй болгодог баг. Ер нь бол. Тэр энэ зүйл дээр та бүхэн санал нэг байхаа гэдэгт огтонч эргэлзэхгүй байна би. Тэр энэ зүйлийн ард чөтгөр ажиллаж, муу нэгэн ажиллаж байна гэсэн. Ер нь бол. Тэгээ цаашаа гарах юм бол гэр бүлээ хайрлахгүй байгаа байдал тий. Гэр бүлээ. Үнэхээр бид нар гэр бүлтэй хайртай юу? Хайртай. Гэхдээ амьдралынхын хэв маяг нь бодож байгаа зүйлээс эсрэг байдаг гэсэн. Амьдралынхын хэв маяг ам үйлдээр нь гарч байгаа зүйл нь бодож сэтгэж байгаа зүйлээс эсрэг байдаг гэсэн. Аав ээжигээ гомдоодог. Тэ? Гэр бүлдээ худлаа ярьдаг ч гэдэм юм уу. Гэхдээ маш олон ийм шалтгаанууд бидний амьдралд байна. Тэгээ цаашаа харах юм бол яг энэ бүгдийн хамгийн том үндэс бол итгэлгүй байдал. Үл итгэлгүй байдал гэсэн. Тэгэхээр энэ итгэл найдвар гэдэг зүйл бол хүн төрлөختний хамгийн чухал нандин зүйл байна. Библиэр хэлэхдээ та яг юунд итгэж байна? Та тэр нэгэн болно гэсэн баг шүү. Мөн цаашаа та юу тарина? Та түүнийг хураах болно гэж хэлсэн баг. Бид нар өнөөдөр төмс тарчаад луун авъя гэх юм бол тэнэг үст. Бид нар луун тарчаад төмс авъя гэх юм бол бүр тэнэг. Тийм үү? Тийм учраас эзэн та нар юу тарина түүнийг хураах болно гэж хэлсэн. Тэгэхээр энэ итгэл үнэмшил гэдэг зүйл бол хүмүүс бидний амьдралд Бурхны өгсөн бэлэг юм. Харин өнөөдөр бид хэн дээр итгэл найдвараа тавьж алхаж байна гэдэг асуулт байна. Тэгэхээр өнөөдөр бидний нийгэмд ийм одоо харагдахгүй мөртлөө бидний амьдралд ийм олон зүйлүүд болж байгаа байна. Ер нь бол энэ зүгээр би захаас нь дурдж байгаа шүү дээ. Ер нь бол цаашаа бид нар судлаад гаргаад ирэх юм бол маш олон зүйлс. Маш олон зүйлс. Тэгэхээр бид нар энэ зүйлийг шийдэх боломжтой юу? Мэдээж боломжтой байж таараа, тийм үү? Харин
Энэ зүйлийг хүмүүс бид нар өөрсдөө шийдэх боломжгүй маа гэдгийг Бурхан хэлсэн байна. Яг л хүмүүс бид нар сул дорой учраас. Яг уу бид нар нэг даван туулж болох юм. Ер нь бол. Гэхдээ хэсэг хугацаа л өнгөрөх бол. Бид нар нэг хэсэг төвчиж болох юм. Гэхдээ бид нар нэг өдөр нуурна. Нэг өдөр нуурна. Яг л хүмүүс бид нар сул дорой хязгаарлагдана л учраас. Харин бид нар ингээд яг энэ ишлэлээс цаашаа харах юм бол эзэн энэ чөтгөрүүдийг, энэ өвчнүүдийг бүгднийг эдгээсэн баг. Эндээс харах юм бол зарим нь эдгээгээд зарим нь эдгэж чадсангүй гэдэг зүйл ерөөсөй байхгүй байгаа байхгүй. Бүх төрлийн өвчин эмгэгийг эдгээгээд тэгээд чөтгөрүүдийг бүгднийг зайлуулсан баг. Тэгэхээр өнгөрсөн сургаалаар бид нар Есүс Христ бол бүх чөтгөрүүдийг захирах хэрэгтэй маа гэдэг зүйлийг бид нар үзсэн шүү дээ. Тэр зүйл нь юугаар нотлогдсон бэ гэхээр Есүс Христ синагогт орж ирээ сургаал заах үед тэр газар чөтгөрд эзэмдүүлсэн нэг нь Назарын Есүсээ чи намайг устгахаар ирв гэж өөрөө Бурхныг таньсан гэсэн. Бурхныг таньсан гэсэн. Тэгэхээр өнөөдөр бидний зүрх сэтгэл, бидний амьдралд эзэн Есүс Христийн үг сургаал, эзэн Есүс Христийн үг үйлдэл, эзэн Есүс Христийн тунхаглал, эзэн Есүс Христийн гайхамшигтай өдөртөмж орж ирэх үед муу ярийн сүнснүүд сэрдэг гэсэн үг. Юу сүм бэ? Чи тийш явж яах ч байгаа? Чи яс Есүст итгэдэг болцсон юм уу? Гэдгсэн нөө. Үгүй л дээ. Гэтэ бас зүгээр санагдаад байт юм аа. Яг энэ өөрөөсөө биш байхгүй энэ зүйл. Гэхдээ өөрөө бол явмаар байгаа. Яг л тэр газар зөв гэдгийг мэдж байгаа учраас. Таны сүнс, таны жинхэнэ өөрийн чинь дүр төрх таниад байна гэсэн. Амен. Та Библийг унших шийдвэр гаргах үед таны дотор жинхэнэ дайн болдог. Тийм үү? Тэг би яг Солонгост ирснээс хойш бас нэг сүүлийн үед нэг юм их мэдрээд байна л да. Ямар олон зүйлд эзэмдүүлж амьдрд юм бэ гэдэг. Ингээд номлол бэлдэх гээл ингээд суухаар ерөөсөө төвлөрч чадахгүй. Тэгэл нэг мэтгэл баг ингээд уцаа оролдсон сууж ах шиг. Тэгээ нэг мэтгэл ингээд өөр юм хийгээл. Гэтэ би тэнд ингээд номлол бэлдмээр байгаад байгаа шүү дээ. Юугүйсэндээ би ч гэсэн ийм тэмцэлтэй байгаа гэсэн үг ер нь бол. Тэгэхээр бидний амьдралд эзэн Есүс Христийг таньж мэдэх үйлдэл хийх бүрд би өөрийгөө өөрчлөх, тэ үнэхээр Бурхны дүр төрх рүү өөрчлөх тэр үйлдэл хийх бүрд муу нэг нь сэрдэг. Тэгээ тэр сэрхтээ Есүсийг таньдаг баг. Тэг яагаад таниад байгаа? Сэрэд байгаа гэхээр та Бурхны дүр төрх рүү өөрчлөгдөх үйлдэл хийх үе тэр таньж байгаа учраас сэрж байгаа байхгүй. За одоо босхгүй бол болохоо байлаа. Энийг би бүр алдах дээрээ хүрлээ шүү ч гэдэг юм уу те. Ийм зүйл болж ийнэ гэсэн. Тэгэхээр энэ зүйлийг ганц шийдэж чадах нэг юм бол эзэн юм. Тэр энд хэлэхдээ бүх өвчнийг эдгээсэн баг. Таны амьдралд өвчин байна уу? Таны амьдралд зовөр байна уу? Таны амьдралд шаналл байна уу те? Энэ зүйлийг би Библиэс дурдсан учраас сүүлийн хэсэг дээр би зүгээр магадгүй биднэрт ойрхон байж магадгүй гэж бодоод тэр зүйлсүүдийг дурдсан баг. Сэтгэл готрол, итгэлгүй байдал, архитан согтууралт, тэгээ муу зуршлууд те. Харин бусад саяны Библиэлд дурдсан зүйлүүд ч гэсэн бидний амьдрал дээр байж байгаа баг ер нь. Тэгвэл бүгдээрээ энэ асуудлыг эзнэр шийдвүүлцгээе яах вэ? Эзнэр шийдвүүлцгээе. Магадгүй таны дотор тэгээд яаж шийдэх юм бэ гэдэг асуулт гарч байгаа бах тийм үү? Яаж шийдэх юм бэ? Тэг би энэ зүйлийг яг олж харж байна. Энэ зүйл миний амьдралд байна. Энэ зүйл миний эргэн тойронд байна. Энэ зүйл миний найз нөхдөдөр байна. Энэ зүйл миний гэр бүл дээр байна гэж магадгүй таны дотор ариун сүнс одоо ажиллаж иж болох юм. Ариун сүнс таны амьдралд илчилж өгч иж болох юм. Харин энэ зүйлийг бүгдээрээ шийдэцгээе яах вэ? Тэгээ цаашаа харах юм бол Есүс Христ юу гэсэн бэ гэхээр төрөл бүрийн өвчтөө олон хүнийг эдгээсэн бөгөөд олон чөтгөрүүдийг зайлуулахдаа юм ярих эрхийг чөтгөрд иш зөвшөөрөв. Юм ярих эрхийг
чөтгөрт эс зөвшөөрөө гэж. Эзэн бол биднэрт бүх шийдлийг өгсөн байдаг. Юм ярих зөвшөөрлийг эс зөвшөөрөө гэж. Тэгэхээр бид нар энэ зүйлийг эзнээр дамжуулан хийх боломжтой юм аа. Бид өөрөө бол ямарч боломж байхгүй. Та өөрийнхөө үр хүүхдийг ч юм уу, эсвэл өөрийнхөө найз нөхдийг ч юм уу, эсвэл өөрийнхөө аав ээжийг ч юм уу хайрлахыг ч юм уу, хайрлагдаасаа гэдгийг чин сэтгэлээсээ хүсэж байгаа бах. Тэгж хүсдэггүй хүн гэж мэдээж бидний дунд байхгүй. Тэгээд үнэхээр таныг бас аавдаа ч юм уу, ээждээ ч юм уу, хүүхдтэй ч юм уу, эхнэрдээ ч юм уу ямар нэгэн гуйлт хүргэх үед үнэхээр бид нар бас маш урайлгахнаар бас зөвшөөрдөг байгаа юм тийм чадах зүйлээ. Тэгэхээр бид нар ч гэсэн эзэн Иесус Христэд өөрт байгаа асуудлаа шийдвэрлэхээр өгөх үед эзэн бидний амьдралд гайхамшигтайгаар ажилдаг нэг юм. Тэр хэлэхдээ миний нэрэнд итгэдэг хүмүүс миний хүүхэд болох эрхийг авах юм аа гэдэг зүйлийг хэлсэн байна. Та Иесусийн нэрэнд итгэж байгаа юу? Иесусийн нэр буюу Иесус Христ энэ дэлхий дээр хүн төрлөختний гим нүглийн төлөө хүн дүрээр ирж тэгээ загалмаа дээр цовлогдож 3 хоногийн дотор дахин амилсан эзэн юм аа. Та энэ нэрэнд итгэж байгаа юу? Тэр үед бидэнд бүх эрх мэдэл эзнэр дамжуулан өгөгдөж байгаа гэсэн. Тэгэхээр үнэхээр таны амьдралд асуудал байгаа бол, таны амьдралд ийм бэрхшээл байгаа бол та эзэнд өргөхтөн. Эзэн танд мэрэгэн ухаанаар хөтлөх болно. Эзэн таныг мэрэгэн ухаанаар хөтлөх болно гэсэн. Тэгэхээр эзэн Иесус Христэд энэ дэлхий дээр бүх зүйл боломжтой гэдгийг Библи хэлсэн баг. Тэг ялангуяа бид нар Матай номын 1-р бүлгийг судлаад явж байхад тэр бол бүх чөтгөрүүдийг эзэлдэг, удирддаг эрх мэдэлтэй нэг юм а гэдэг зүйлийг бид нар олж харж байгаа гэсэн. Өөр хинч байхгүй энэ дэлхий дээр. Тэгэхээр таны эргэн тойронд өвчин, таны эргэн тойронд чөтгөрүүд байгаа бол эзэн дээр иргэдэг баг. Та өөрөө шийдэх гэж оролдох юм бол ядарнаа. Та өөрөө түүнтэй барилдах юм бол унах болно. Харин эзэн төгс шийдэж өгдөг нэг юм. Амен. Тэгээ эзнэр дамжуулаад бүгдээ муу ёрийн сүнснүүдэд ярих эрхийг өгөхгүй байцгаая. Таны эргэн тойронд байгаа чөтгөрүүдэд өвчнөд ажиллах, ярих эрхийг өгөхгүй байцгаая. Танд нэг зүйл ойлгогдож байна уу? Та нэг зүйл ойлгож байгаа бол бүгд эзэнд алдрын чанга халах ташаалтыг өргөе. Тэгэхээр эзэн энэ дэлхий дээр бүх чөтгөрүүдийг хөөхөр ирсэн нь тэр бидэнд өөрийгөө бурхан гэдгийг илчилж байгаа нэг юм. Бидний нэг номерын асуудал бол эзний нэрэнд итгэх зүйл юм. Нэг номерын асуудал бол эзний нэрэнд итгэх зүйл юм. Харин энэ зүйлээр дамжуулан бидний амьдралд байгаа алив төрлийн өвчин эмгэг, бидний амьдралд байгаа алив төрлийн бузар муугийн үйл ажиллагаа эзнэр хаягдан хаягдах болно. Тэр өнөөдөр бид нар Иесус Христийг таних үед бидний амьдралд маш олон өөрчлөлтүүд гарч байгааг бид нар анзаардаг байна. Бас мэддэг. Нэг өсөндөө би шинэ хүн болоод байна гэсэн. Өмнө нь миний амьдралд байхгүй байсан зан аран шин, миний амьдралд байхгүй байсан хүсэл мөрөөдөл, миний амьдралд байхгүй байсан үйл хөдлөлүүд, миний амьдралд байхгүй байсан ажил төрлүүд орж ирдэг гэсэн. Тэгэхээр энэ зүйлээр юу хэлэх гээд байгаа юм гэхээр зөвхөн эзэн л энэ зүйлийг шийдэх боломжтой юм. Бүгд эзэнд бүх итгэл найдвар авчирцгаая. Тэн цаг мөчд би бас оочко ахлагч гарч ирээд гитарын дээр аяа өгөхгүй гэж хүсэж байна.
Тэг өдөр хамтдаа эзэн рүү хандан залбирцгаая. Та бас төвлөрөөд эзнийг бас зүрх сэтгэлдээ дуудаасаа гэж хүсэж байна. Яг таны амьдралд муу нэгний ажиллаж байгаа талбар байна уу? Таны эргэн тойронд муу нэгний ажиллаж байгаа талбар байна уу? Таны гэр бүл дээр муу нэгний ажиллаж байгаа орон зай байна уу? Энэ зүйлийг эзний өмнө тунгааж бодоод хамтдаа яг энэ цаг үеэс эзэнд өргөцгөөе гэж бодож байна.